Жон Рональд Рүүлтүүлхэн зөвхөлөг бичсэн Сэрар Стивен Кингийн зөвхий улхаараас ч өгч болж чаддаг нэг тамд очиж төрөвөдрэй гэсэн жижиг зөвхөн хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Ганагийн сүгийн сонсогч та бүхэндээ зохиолч Ууган Баярын Dark Books цувралын мөс номноос илгэм жигүүлгийг бүрэн ихээр нь нийт 6 хэсэг болгон хүргэж байна. 7 хоног бүрийн пүрэв ням гаригуудад 18 цагаас Ганагийн сүгт орно. Ингээд сонсдог номыг хэлхийн өмнө зохиолч Ууган Баяраас ирсэн сонсдог мэдчилгээг хүлээн авцгаая. Бүгдээрээ сайн байцгаана уу? Зохиолч Ууган Баяр байна. За, эрхэм сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Dark Books цуврал ном маань хүргэлжсээр байгаа. Христийн буудал буюу Dark Books цувралын сүүлийн 10 дугаар цуврал ном тун удахгүй бид бүхний өмнө ирсэн байгаа. Гэхдээ үүний өмнө цуглуулагч гээд нэгэн мини Dark Books 2 зохиолоос бүрдсэн номыг та бүхэндээ өргөн барихаар болсноо энэ дэвшрүүд дуулгахад таатай байна. Бүгдээрээ Христийн буудлынхаа өмнө цуглуулагч шинэ номоор уулзцгаая. Цогтбаатрын Ууган Баярын зохиол Илгээмж. Нэгдүгээр хэсэг. Эцэст нь ингэж нэг тусдаа гарах гэж хүсч мөрөөдөж байсан эрхчлөөт амьдрал минь мандтугай хэмээн тэрээр бодол дотроо хашгирлаа. Тийм ээ. Монос энэ мөчийг их удаан хүлээсэн. Яг нэрийн хэлбэл 16 насныхаа төрсөн өдрөөс хойш 6 жилийн турш энэ өдрийг хүлээж ээжигээ шахаж шаардсан юм. Эхэндээ ээж нь нөхөрт гарах үед ч л тусдаа амьдрахыг зөвшөөрнө гэж байсан ч энэ бол Монсын хувьд бүтэншгүй хэрэг байсан билээ. Нөхөрт гарна гэдэг хүсвштэй зүйл юу биш. Хэн нэгэн дурлсан гих нэрийн дор тэр хүнийхээ хүсэл сонирхолд нийцүүлэн өөрийгөө гээж хайрын цагаа барна гэдэг түүний хувьд шийтгэлэл гэсэн үг. Монос бүр хар багын лим бодолтой хүүхэд байсан. Үеийнх нь бусад хүүхдүүд хоорондоо найзалж нөхөрлөн хамтдаа цагийг өнгөрөөж байхад Монос өрөөндөө ганцаараа сууж хичээлдээ шамдахыг илүүд үздэг байлаа. Хурдхан шиг л бие даасан нэгэн болгосон хэмээн яардаг байв. Хэн ч хаж шаардахгүй байхад л нохойд хөөгдөж баятай бие даах амьдралд яран тэмүүлдэг нэгэн байлаа. Одоо ч гэсэн хэвээрээ амьдрал бол шагнал өгөөд энэ шагналынхаа хугацаанд айлвуулах ихийг амжуулж амталж чадах хэсэг нь өөрөөс нь шалтгаална гэж боддог. Өнөөх өгөгдсөн богинохоо хугацаанд дийлгүүрийн сагсанд амжиж хийж чадсан бүхнээ мөнгө төлөлгүйгээр өөрийн болгодог шоу нэвтрүүлэг шиг л. Уг нь төвөнд ингэж амьдрах ёстой гэж хинж зааж өгөхгүй ч гэсэн Монос хар багын л нэг иймэрхүү зан байдалтай байсаар өнөөдрийг хүрсэн. Гин шахаж шаардсны эцэст сансандаа хурж аваад байгаа хэрэг. Ээж нь Монсыг тусдаа гарч ганцаар амьдрна гэхэд дургу байсан. Магадгүй өөрийнх нь цорын ганц хүүхэд болохоор тэгсэн ч байж болох. Гэвч тийм байлаа гэд ээж нь ч гэсэн өөрийг нь өмчлөх боломжгүй юм. Монос ингэж л боддог. Хэн хэнэн тусдаа үзэл бодлого хүсэл сонирхолтой бие даасан хүмүүс шүү дээ. Инглигээд ээжигээ үгүйсгэж байгаа хэрэг биш. Зүгээр л ганцаараа байж өөрийгөө сорж алдаж онож үзэх нь түүний сонирхол. Монос 22 насныхаа төрсөн өдрийн бэлгэнд сэтгэл хангалуун байлаа. Тийм ээ, үлдсэн амьдралынхаа төрсөн өдрүүдэд дахин бэлэг авахгүй байсан ч ер нь яадаг юм. Хотын захын 28 м квадрат цэвэрхэн төглөг нэг өрөө байр. Монос аз жаргалтай байлаа. Над шиг 22 настай ганц бие эмэгтэйд хангалттай. Ээж дахин баярлалаа. Ингээд энэ өдрөөс эхлэн өөрийнхөө ертөнцийг цогцлох болно. Монос одоогоор шалгалтанд бэлтгэхийн хажуугаар ресторанд ажиллаж байгаа. Тооцооны машины ард сууж зарим тохиолдолд зөвөгчин ажлыг давхраг гүйцэтгэв. Тэрээр энэ жилийн хувьд аялцсан шалгалтын онооноос сансан хэмжээнд нь хүрээгүй болохоор дахин нэг жил өөрийгөө шахан бэлдэж яваад үзээд алдахаар шийдсэн. Энэ жил амархыг мартаж өдөр шөнөгүй ном шагаж байгаа. Заавал зорьсондоо өгнө. Хангалттай оноондоо хүрч гадагшаа хүссэн сургуульд авч өөрийнхөө хэн болохыг бусдад харуулна. Би бол байтгал нэг эрэгтэн ээжийн хүн биш. Монос сүүлийн өдрүүдэд дээрх үгийг өөртөө ахин дахин хэлж байгаа үлээ. Ажлын тухайд бол ээжээсээ хувийн хэрэгцээний мөнгө авахыг хүсээгүй дэ хийж байгаа хэрэг юм.
Шинэ байранда ганцаараа хонжуга анхны өдөр. Энд нүүж ирснээс хойш эхний 3 өдөр ээж нь Моностой хамт онсон. Ээж нь анх удаа цэцэрлэгт орж байгаа жаахан хүүхдээ үлдээх гэж байгаа итэй эргэж хургаад л. Бүр буруу харж байгаад нулимс хүртэл унгаад авахыг Монос харж амжсан. Монос ээжигээ аргадаж гуйж, сүүлдээ бүр уурлаж байж, арай их нэг юм явуулснаар өнөөдөр ингээд өөрийнхөө байранд ганцаараа эхний шөнөө өнгөрөх болж байна да. Гэрт нь ор байхгүй. Гэвч энэ Монсын хувьд асуудал биш. Гудас дэлгэж орзасаад тухтайхан гихч нь унтчихж чадна. Яванда өөртөө таарсан аятайхан хөөрхөн ор худалдаж явна. Мэдээж өөрийнхөө олсон мөнгөөр. Монос энэ мэтийг удан аз жаргалтай хэвтэн. Ганцаараа хонжоо эхний шөнө болохоор бүх юм нэг л сонин. Өнөөх шиний мэдрэмж гээч байж мэднэ. Нойр нь холжиж хийх байхаа олж ядахын эрхэнд ноутбукэд илгэн кино сайтуудаар хийслээ. Шөнө орондоо хэвтэнгээ кино үзэхээр Монос дандаа л ундчихдаг юм. Энэ утгаараа бол кино үзэх гэдэг нь Монсын хувьд гайхалтай нойрны юм. Ингээд Монос олон хүмүүсийн магтаж ярьдаг Matrix киног сонголоо. Ягаад ч юм энэ киног өмнө нь үзэж байгаагүй аж. Тийм болохоор эхлүүлээд үзэхэд буруудах юм алга хэмээн бодов. Удалгүй үнэхээр л сонирхолтой кино болохыг нь Монос бүрэн мэдэрлээ. Нойр нь хөрхөн бүхэл харин ч бүр эсэргээрээ сэргээд ирэв. Кинон дээр зарим нь үннийг олох гэж үхэн хатан зүтгэж явахад өөр нэг нь үннээс зогтохын тулд багийнхнаа бүхэлдэн золиосолж байна. Сайфрын хилдэг үг Моност чухмал онцгой мэдрэмж төрүүллээ. Үл мэдгч байх нь жаргал юм. Кино төгсчээ. Энэ гайхалтай киног үзэхгүй юугаа хийж явсан болов хэмээн өөрөөсөө асуумаар. Бодол хаасаагүй тэнүүчилсэн шүн дундын ажин түжин цаг мөч. Гэтэл энэ хүн намжмиг эвдэн хаалганых нь хонх дуугархан тэр. Айланд орсон хэнэгэн биз гэж бодоод шимээгүй хэвдэж байсан ч хаалганы цаана ирсэн үрлэггүй зочин явахын залгаа. Байсгийгээл хонхыг нь ахин дахин дараастаа. Эцэстээ Монос тэсгэл алдан явж очиод хэмбэ хэмээн асуув. Илгэмж авчирлаа. Та айланд орсон байхаа надад илгэмж ирэх учиргүй. Моносын хэлчгээд шагавчараа харав. Дуухаа дарж өмссөн сарвчтай малгайтай гартаа дөрвөлжин хайрцаг барьсан залуу хүн байна. Байр байдлыг нь аживл үнэхээр л илгэмж хүргэж яваа гүргэлтэн ажилтан гэмээр. Би андуураагүй. Монос мөн бидтэй. Монос хэсэг зур гацаж орхилоо. Үнэхээр л нэрийг нь мэдэж байна. Гэвч тийм байлаа гэд энэ харанхуй шөнөөр танихгүй хүнд хаалга тайлж өгөх нь буруу санагдана. Ямар ч тач надад илгэмж ирэх учиргүй. Та маргааш уцаар ирж яваад ирээрэй. Харанхуй шөнө болсон байна. Одоо буцаад яв та. Энийг заавал одоо өгөх ёстой. Надад ямар ч илгэмж ирэх учиргүй гэж би тэнд хэлээдээ шүү. Одоо буцаад яв. Явахгүй бол цагдаа дуудлаа шүү. Би илгэмжийг үлдээгээд явлаа. Ямар тач би хийх ёстойгоо л хийж байна. Баяртай. Шүн дундын урилгагүй зочин ингэж хэлжгээд гартаа барьсан дөрвөлжин хайрцагтайгаа үүдэнд үлдээгээд явжлаа. Монос шагавчараа харсаар гэвч хаалга тайлсангүй. Ямар нэгэн өрх занх гэлтэй базаахгүй мэдрэмж төрөөд байсан учраас юун түрүүнд болгоомжтой байхыг үртэл болгожээ. Магадгүй үүдэнд байгаа хайрцагтайг авах гээд хаалга нэвэл ойрхон анж байгаа ямар нэгэн муу хүн үсрээд гараад ирэх юм шиг санагдана. Ингээд Монос юу ч болсон байх хамаагүй өглөг хүлээе хэмээн шийдлээ. Тэгээд хаалганаасаа холдож хүнжилт шургасан ч нойрн хүрэлсэнгүй. Үүдэнд нь үлдээсэн хайрцагт юу агаан болоо гэсэн бодол толгойд нэргэлдэж унтна гэдэг баг үлгэр болон хуврах шинжтэй. Ингэсээр ашгүй эцэст нь үр цайхын алдад нүдэн нэлдэж хэдэн цаг унтаад босов. Салхивчаа нээлээ. Олон зүйлийн жимээ шууган сүлэлдэн хоршиж ямар нэгэн өвөрмөц аялгау хэв маяг бүтээн. Их хотын амьдрал аль хэдийн ойрноос сэржээ. Монос шуудхан л үүд рүүгээ явж очиод шагавчараа харав. Өнөөх өнгөрсөн шөнө үүдэнд нь үлдээсэн хайрцагтай илгэмж нөгөө газараа байж л байна.
Ингээд тэрээр хэдэн хором эргэлзсний эцэст хаалга болгоомжтойхон нэгэд чимээ чигнэлээ. Эргэн тойронд нь сэжигтэй гэмээр зүйл алга. Моноос дөрвөлжин цаасан хайрцагтайг аваад шалуухан шиг хаалга хаагаад түгжив. Илгээмжийн дээр ямар нэгэн нэр утас хаяг юу ч алга. Моноос хайрцгийг задлах гэснээ түтгэлзэв. Нэр утас хаяг гээд юу ч байхгүй болохоор энэ илгээмж андуурагдсан байж ч болох талтай. Тийм болохоор өнөөх хүргэлтийн ажилтан буцаад иржиж мэдэх юм. Моноос цаасан хайрцаг руу ширтэн задлах хэсгээ шийдэж ятан байтал утсан дуугархан тэр. Ээж нь залгаж байна. "Бэн ээж сайхан амарсан уу?" "Сайхан, минийхэн давгүй онов." "Өө, хачин сайхан амарлаа. Ганцаар өөрөх тусгаарлсан эхний шинөө давчглаа шүү дээ ээж минь." "Ээж нь өхөндөө баяртай гэж хэлэх гэж залгсан юм аа." "Юу гэсэн үг вэ?" "Ээж нь амралтанд явлаа." "Хаашаа?" "Гадаад руу. Олон жилийн эцэст явж үзээгүй газар орнуудаа үзье гэж бодлоо. Миний охин том болоод тустай гарсан болохоор ээж нь одоо өөртөө анхаарал тавих цаг болсон бол та." "Гайхалтай, сайн байна ээжээ. Гэхдээ та компанийн ажлыг яах гэж байгаа?" "Хүмүүстэй хариуцуулаад үлдээч гисэн. Манай ажилчид юу хийхээ сайн мэддэг болохоор санаа зовхгүй бахөө. Харин чамд л санаа зовх юм шиг байна." "Надад санаа зовлтгүй шүү дээ ээжээ. Таныг надад биш, ингээд өөртөө санаа тавьж байгаад чинь охин ямар их жаргалтай байна гэж бодно. Би үүнийг л хүсдэг байсан шүү дээ. Ёстой миний ээж мөн дөө. Та залуухан царайлаг, одоо дээрээс нь нэмээд ардаа татлаа түлхээгүй болсон. Тийм болохоор амралтаас ирэхдээ найз залуутай бүр хамаагүй нөхөртэй болоод ирээрээ." "Хөгжилтэй охин шүү. Цаг гарвал гэртээ ирээд бишээ. Манай дээрээ цэцэг услаарай. Чамд илүү түлхүүр байгаа шүү дээ." "Тэгье ээжээ. Миний охин ээжигээ байхгүй дээлдэг хүнд хаалгуудээ тайлж өгч болохгүй шүү. Сэжигтэй зүйл харагдвал холуур л байж үзээрэй." "За ямар жаах хүүхэд байгаа шүү дээ ээжээ." "Чим нь жаахан шүү дээ. Баг байхад ч уншиж өгдөг байсан үлрийг санаж гинөө." "Ямар?" "Заавал юу лээ дээ. Нөгөө бүртэлсэн юмны амыг бүүнэ. Болохгүй үний үгэнд бүү авт гэдэг үлээ дээ. Эхэн тэгэж цагсаар байтал унган шуудааны амыг нэгэ дотор нь байсан чонд идүүлдэг шүү дээ." "Нэг тиймэрхүү юм санахан санаж гинөө ээж. Гэхдээ тэр чинь үлгэр штэ. Бид хоёрт юу н ямар амаа байна?" "Үлгэр ч гэсэн үннийг л өгүүлдэг гэдэгтэй. Ээж нь өнгөрсөн амьдралдаа зөв зүйл хийж ирсэн л гэж боддог байлаа. Заримдаа гэхдээ эргэлцэх юм аа. Ялангуяа өчигдөр шөнө их л юм бодож хонлоо. Ер нь хүн гэж амт яг яах гэж амьдрдаг юм бол тоо гэж өөрөөсөө асуулаа. Тэгээд хариулт олж чадсангүй. Бүх юм утгагүй юм шиг санагтаад. Бүх юм өөрийн болох ёстой чамаараа хай зөнгөрөөл болох учиртай баг. Үнэхээр зайлшгүй болох ёстой зүйлд ээж нь өөрөө хичнээн хүсээд ч нөлөөлж чадахгүй юм байна." "Ээж миндээ юу л яриад байна да. Ямар ч тач ээж нь бүхнийг ая зүүн дөрхөөд охиноо өөртөө даатгаж үлдээгээд ингээд явлаа." "Зөв шүү дээ ээжээ, энэ ч л амьдрал. Гэхдээ та яг удаа явах гэж байгаа юм уу?" "Тийм ээ, одоо ингээд нислээ. Чамдаа сайн сайхныг хүсье." "Ястаа нэг гинтийн бэлэг барьдаг юм шүү. Ээж, та ингээд яг ямар улс руу явах гэж байгаа юм бэ?" Утас тасарчээ. Ээжийнхээ утас руу эргүүлэн залгасан ч цэнийг нь дууссан уу, эсвэл онгоцондоо суудсан уу ямар тааж холбогдож чадсангүй. Моноос итгэж ятан энэ эмсгэлэн зогсон. Ээжийнх нь энэ гинтийн шийдвэр түүнийг үнэхээр л алмааруулж орхижээ. 22 жил өдөр бүр хамт байсан ээж нь өөрийг нь тусдаа гарч угаад жаахан эмзэглээд байх шиг байсан. Магадгүй ээж нь бүр жаахнаар тогтохгүй илүү ихээр эмзэглэж байх шиг байсан. Гэвч ээж нь бол хүчрхэг нэгэн. 22 жил ганц бие ээжийн амьдралаар амьдрахдаа ерөөсөө тэгтлэх барьцаалтаж байсан удаагүй. Ээжийнх нь үеийнхэн залуу сонирхдог эргүүлтгэл байсан. Гэвч лавла монсын мэдэж байгаагаар ээж нь хинтээ ч үерхээгүй юмдаг. Өөрийг нь хойд эцгийн бараа харуулахгүй гэж бодсон уу, ямар тааж нэг ч удаа гэртээ эр хүн оруулж ирээгүй дээ. Энэ бүх хугацаанд зөвхөн ээж охин хоёр л байсан. Магадгүй монсын ганцаараа бие дааж амьдрах гэсэн хүсэл нь бүх цагийн туршид зөвхөн ээжтэйгээ хамт байж түүнийг харж өснөөс улсан байж мэднэ. Хэнээс ч хамааралгүй амьдардаг хүчрхэг эмэгтэй амьдралын хэв маяг. Моноос цагаа харснаа ажлаасаа хоцорж буйгаа анзааран гэрээсээ яран гарлаа. Ээжээсээ дуудлага ирвэл алдаж болохгүй гэсэн үүднээс утасныхаа хонхыг хамгийн чанга дээр нь тавиад автобусны буудлын руу гүйг шахам хурдлав.
Энэ өдөр Монос өдрийн турш ажлынхаа завсарч өлөөгөөр ээжтэйгээ холбогдох гэж хэд хэдэн удаа оролцсон ч чадсангүй. Ээжээс нь ямар нэгэн дуудлаггүй ядаж зурвасж ирсэнгүй. Монос ээжигээ өөртөө анхаарал тавин аяллаар явж байгаад баярлаж байсан ч одоо бол жаахан түгших маягтай. Миний тустай амьдрах болсныг хэд хэмзгэр хүлээж аваад ингээд явчихж байгаа юм биш үү хэмээн өөрөөсөө асууна. Үгүй ээж тийм сул дорой нэгэн биш. Зүгээр л өөрийнхөө шинэ амьдралд асан зохицох гэж оролдож байгаа. Би ээжийн занг мэднэ. Хэрвээ ээж хэд хоногтой надтай ярихгүй байхаар шийдсэн бол ингээд ярихгүй л гэсэн үг. Түүнийг өөрөө гарч ирэхийн төвчээртэй хүлээх хэрэгтэй. Тийм ээ. Бид хоёрын хийнх нь өөрсдийн амьдралын шинэ хэм маягтай тасах хэрэгтэй. Тасахад хугацаа хэрэгтэй. Монос өөрийнхөө бодолд ин хариуллаа. Гадаа бүрэн хий болжээ. Ажлын цаг дуусаж Монос гадуур хувцас өмслөө. Цүнхэн доторхоо шалгав. Байн авч явдаг ноутбук гэрийн түлхүүр бас ээжийнх нь гэрийн түлхүүр урч байна. Тэрээр ээжийнх рүүгээ явдгийн билүү гэж бодсноо маргааш хүртэл хойшлуулахар шийдлээ. Нэг өдөр услахгүй байлаа гэд хэдэн цэцгүүд нь үхчихнэ гэж юу байхав. Монос гэрийнхээ үүдэн дэрмэгцээ хаалганых нь хажууд жижиг хайрцагтай зүйл тавьсан байгааг олж харлаа. Өнөөх өчигдөр шөнө ирсэн илгээмжтэй адилхан хэлбэр хэмжээтэй юм. Яг ижилхэн 2 дахь илгээмж. Өчигдрийн ихтэйгөө нэгэн адилаар нэр утас хаяг юу ч ялга. Монос хэдэн тийшээ харан хэн нэгэн байгаа эсгийг нэгтлав. Орцсонд чимээнэргүй. Дөнгөж саяхан өөрийнх нь бууж ирсэн цахилгаан шатал дүнгэнэн дуугарсаар доошоо уруудаж байна. Бүсгүй хайрцагтайг аваад гэртээ орлоо. Монос шинэ гэртээ чив чимээгүй дунд гайхшаа баран сууна. Өмнө нь яг ижилхэн хэмжээтэй хоёрын зэрэг цаасан хайрцаг тавиастай байна. Ээжтэйгээ холбогдож болох бүхий л онлайн хаяг дугаарууд руу залгасан ч нэмэр болсон. Сэтгэл санаа цаанаал нэг тайван бус. Ойрхон хаа нэгтэйгээс хэн нэгэн өөрийг нь сэмхэн ажиглаад байгаа юм шиг нэг л тийм тоохгүй. Ер нь би яагаад ганцаар амьдрах гэж ингэтлийг хүсэж зүтгэсэн болоо? Ерөөсөө ээж ингээд гадагшаа хойсон бол хоосон гэрт нь үлдсэн ч болох байсан юм шүү. Гэртээ байсан бол ингэтэл эвгүрхгүй байсан ч юм билүү гэсэн бодолч төрөх шиг. Монос ширээн дээр байгаа 2 хайрцагтай руу ширцээр байснаа эцэстээ нэгийг нь задлаа. Хайрцагт байсан зүйлийг гаргаж ирэв. Бүр. Малын гэдэс дотрын болов гэсэн бодол төрөв. Ажилдаг ресторанных нь галт хоонд заримдаа иймэрхүү юмнууд харагдаж байдаг юм. Монос ирэхгүй аяг үйцэв. Яалтчгүй андуургацсан илгэмжүүлж таарах нь. Монос тийм зүйл ирэх учиргүй. Өдий хүртлээ дотор мах идэж үзээгүй. Тэгээд ч ер нь ийм зүйлийг ингэж илгээмжээр явуулж болдог эсхийг нь ч гайхмаар. Монос өөрийн ирэхгүй ярван байснаа 2 дахь хайрцагтэр харц тогтлоо. Тэгээд хэдий эргэлзэж байсан ч болгоомжтой гэгчин задлав. Эхлээд хайрцагын дотроос гарч ирсэн зүйлийг юу болохыг нь ойлголгүй гайхан харж байснаа ингээ нэтхэн муухай хашгиран сандал дээрээсээ оглох юм бослоо. Яалтчгүй л хүний чих байна. Тэгэхээр эхний хайрцагнаас гарч ирсэн тэр бүр дотор эрэхтэн малынх биш хүнийх болж таарах нь. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.